Satzarten. Өгүүлбэрийн төрлүүд. Aussagesatz, бүрнэх өгүүлбэр. Fragesatz, асуух өгүүлбэр. Aufforderungssatz, шаардах өгүүлбэр. Үүнээс гадна герман хэлний энгийн өгүүлбэрийг einfacher Satz, нийлмэл өгүүлбэрийг zusammengesetzter Satz гэдэг. Satzglieder буюу өгүүлбэрийн гишүүд. Өгүүлэгт хүнийг германаар subjekt гэдэг. Өгүүлбэрийн гол эзэн болох subjekt маань үргэлж нэр байдаг. Бас үргэлж нэрлэхийн тий алгалт бичигддэг. Хоёрдугаарт нь өгүүлэх хүнийг predikat гэдэг. Предикатууд үргэлж үйлэг байх ба өгүүлэгт хүний хийж байгаа үйлдэлийг заадаг. Герман өгүүлбэр предикат үргэлж 2 дугаар байранд бичигддэг. 3. Объект гэдэг нь тусагдах хүн гэсэн үг. Энэ нь өгүүлэгт хүний юу хийж байгааг заадаг учраас үргэлж нэр үг байдаг. Харин тусагдахунд байгаа нэр үг хариалахын, өгөх оршихын, заахын тий алгалаар хуурсан байдаг. 4. Нэмэлт гишүүнийг adverbiale Bestimmung гэнэ. Үүнд цаг хугацаа буюу Zeit, орон зай буюу Ort, учир шалтгаан буюу Ursache, зорилго буюу Ziel заасан дайвар өгнүүд ордог. 5. Альва юмны шинж тэмдгийг заадаг тодтгол гишүүнийг attribut гэдэг. Атрибутууд нь дандаа тэмдэг нэрнүүд байдаг. За одоо эдгээрийг та бүхэн жишээ өгүүлбэр дээр тайлбарлая. Katja spielt. Энэ бол өгүүлэгт хүн өгүүлхнээс бүтсэн энгийн өгүүлбэр байна. Spielt гэдэг нь тоглох гэсэн үг. Ингээд Katja тоглож байна. Хоёр дахь өгүүлбэр Katja spielt mit ihrer Puppe. Энэ өгүүлбэрт Katja юугаар тоглож байгааг дэлгэрэнгүй өгүүлж байна. Katja өөрийнхөө хүүхэлдээтэй тоглож байна. Puppe гэдэг нь хүүхэлдээ гэсэн үг. Ингээд Puppe энэ өгүүлбэрийн тусагдах хүн болж байна. Mit ihrer өөрийнхөө хүүхэлдээтэй гэдгийг тодтогч өгж байгаагаараа энэ бол adverbiale Bestimmung буюу нэмэлт гишүүн болж өгч байна. Гурав дахь өгүүлбэрт Katja өөрийнхөө улаан үстэй хүүхэлтэйгээр тоглох дуртай гэж өгүүлбэр өргөжж байна. Өгүүлэгт хүн өгүүлэх хүн хэвээрээ тусагдах хүн хүүхэлтэй. Gern гэдэг нь дуртай гэсэн үг. Rothaarige гэдэг нь улаан үстэй. Энэ хүүхэлтэйний шинж тэмдгийг тодорхойлж байна. Ингэснээр Rothaarige гэдэг нь тодтгол гишүүн буюу attribut. Gern mit ihrer гэдэг нь Katja хэрхэн тоглох дуртай болон юугаар тоглох дуртайг илэрхийлж байгаа учраас энэ өгүүлбэрийн adverbiale Bestimmung буюу нэмэлт гишүүн болж байна. 4-5 дахь өгүүлбэр дээрээс та бүхэн өгүүлбэрийн гишүүдийн байрлал өөрчлөгдсөн ч гэсэн өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүйг харж болно. Katja улаан үстэй хүүхэлтэйгээр тоглох дуртай гэдэг өгүүлбэрийг энэхүү янз бүрээр бичиж болно. Katja spielt gern mit ihrer rothaarigen Puppe. Эсвэл Katja spielt mit ihrer rothaarigen Puppe gern. Эсвэл gern spielt Katja mit ihrer rothaarigen Puppe гэж бичиж болно. Эдгээр жишээ өгүүлбэрүүдээс та бүхэн өгүүлэх хүний байрлал ерөөсөө өөрчлөгдөхгүй байгааг анзаарч болно. Бусад өгүүлбэрийн гишүүдийн байрлал янз бүрээр өөрчлөгдөж байна. Харин өгүүлэх хүний байрлал хизээч өөрчлөгдөхгүй. Өгүүлэх хүн өгүүлбэрт үргэлж 2 дугаар байранд бичигдэнэ. Predikat үргэлж өгүүлбэрийн 2 дугаар байранд бичигдэнэ. За одоо та бүхэн бие дааж дараах өгүүлбэрүүдийг зөв десаранд нь оруулаарай.
Нэг ich би einen Brief нэгэн захиаг schreibe бичиж байна. 2 Haare ус hat тийм юмтай байх гэсэн үг. Meine Schwester миний эгч kurze богинохон. 3 Auf dem альбаа юмн дээр гэсэн үг. Liegt хэвтэж байх. Dickes зузаан Tisch ширээ Buch ном ein нэг 4 schwimmt усан сэлэх gern дуртай байх Paul гэдэг хүний нэр байна. 5 jeden Tag өдөр бүр тэр эрэгтэй zur Schule сургууль руугаа geht явдаг.